За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ төгөлдөр хуурын анхан шатны 2 дугаар хичээлийг үзэх нэ. За өнөөдрийн сэдвээр бүгдээрээ фа түлхүүрийн фа, соль гэсэн 2 нот мөн альтерацийн тэмдэг гэсэн шинэ сэдв үзэх нь байна. За энэ бол фа түлхүүрийн фа нот ах нэ. За фа нотыг төгөлдөр хуур дээр бага октавын фа дээр тоглох нь байна. За мөн фа түлхүүрийг яагаад фа түлхүүр гэж нэрлсэн маань энэ дээр харагдаж байна. Фа түлхүүрийг 4-р шугам дээр бөөрөнхийлж байгаа зурдаг. Харин 4-р шугам дээр фа түлхүүр байрлаж байна. За иймээс фа түлхүүрийг фа түлхүүр гэж нэрлэдэг бахнэ. За дараагийн нот маань соль нот. За энэ соль нотыг 4-5 дугаар шугамны завсар бичдэг байна. За энэ соль нотыг төгөлдөр хуур дээр болохоор бага октавын соль дээр тоглоно. За энийг бүгдээрээ октавнуудаа маш сайн цээжилсэн тохиолдолд энэ бол асуудалгүй амархан тоглогдно гэж бодох хэрэгтэй шүү. За одоо харин бүгдээрээ үдсэн шинэ 2 нотоо нэршилтэй нь хаана бичдэг вэ гэдгийг дахиад автъя. За эхний нот фа нот 4-р шугам дээр, дараагийнх нь 4-5 дугаар шугамны завсар соль нот. За дараагийнх нь мөн фа, соль, соль, фа. За доор нэрийг бичсэн байна тийм ээ. За одоо харин үдсэн бүх нотнуудаа нэршилтэй нь хамт нэрлэлцгээе. За фа түлхүүрийн нотнууд хамгийн ихний нот маань 4-р шугам дээр фа нот ах нэ. За дараагийн нот нь 4-5 дугаар шугамны завсар соль нот. За дараагийн нот нь 2-3 дугаар шугамны завсар до нот байрлаж байна. За дараагийнх нь 3 дугаар шугам дээр ре нот байрлаж байна. За дараагийнх нь 4-5 дугаар шугамны завсар соль нот байна. За тэгээд 4-р шугам дээр фа нот. За хамгийн сүүлийнх нь 3-4-р шугамны завсар ми нот байна. За одоо харин бүгдээрээ шин сэдв буюу альтерацийн тэмдэг гэж юу юм бэ гэдэг тухай үзэх нь. За альтерацийн тэмдэг нь өөрөөр хэлбэл хувиргалтын тэмдэг байна. За альва нотыг хагас юм уу бүтэн тооноор дээшээ доошоо болгон хувиргадаг тэмдгийг альтерацийн тэмдэг гэдэг байна. За альтерацийн тэмдгийг хувиргах ёстой нотныхон өмнө нь бичдэг байна. За арагшаа бүгдээрээ жишээ үзээд явна. За альтерацийн тэмдгийг 3 хуваадаг. За эхнийх нь мэдээж зурагт байгаачлан диез гэдэг нэртэй байна. За дараагийнх нь бемол, бикар. За энийг маш сайн цээжлэх хэрэгтэй шүү. Дараа нь зохиол тоглож явах үед эдгээр маань байнга хэрэглэгддэг учраас энийг маш сайн цээжлэхээрэй. Диез, бемол, бикар. За диез маань өөрөөр хэлбэл дээшлүүлэх тэмдэг байна. За диез нь тухайн бичигдсэн нотыг хагас тооноор буюу хагас өнгөөр дээшлүүлдэг. За энэ нь өөрөөр хэлэх юм бол цагаан даралтан дээрх нотыг хар даралт руу болгоно гэсэн үг. За гэхдээ ми, си 2 нотноос бусад нотнууд нь л хар даралтан дээр тоглогдно. Харин ми, си 2-ыг диезээр дээшлүүлэх юм бол цагаан даралтан дээр тоглогддог. Жишээ нь ми диез болох юм бол фа дээр. Си диез маань до дээр тоглогдох нь байна. За жишээ нь за энэ соль түлхүүр тийм ээ. Соль түлхүүр эхний тактанд фа, энгийн фа байна. За энэ төгөлдөр хуурын даралтны зураг байна. За энэ зурган дээр өнгөөр ялгаж харуулсан байна. Эхний фа маань тэр улаан өнгөтэй энгийн фа. За дараагийн тактанд байгаа нь фа диез буюу дээшлүүлсэн фа байна. За энэ фа диезийг яг фагийн баруун дээдлийн хар даралтан дээр тоглож өгсөн байна. Бүгдээрээ зураг дээр харж байгаа өнгөөр бүгдийг ялгаж өгсөн байх шүү. За тэгэхээр фа диез болохоор хар даралтан дээр тоглогдож байна, тийм ээ. За энэ дээр харин саяны ми си 2-ыг улам тодтогч харуулсан байна. За ми си нот нь энгийн цагаан даралтан дээр тоглогдно гэж байна. Фа до 2 дээр тоглогдох нь шүү дээ. Ми диез нь фа дээр, си диез нь до дээр. За харин сум байрлаж байгаа даралтууд нь л энгийн нотнууд. За тэгээ энэ цагаан сумтай нот нь дандаа энгийн даралтнууд, энгийн нотнууд. Харин шараар бичсэн маань
хагас тоонд дээшлүүлсэн альтерацлагдсан өнгөнүүд ахнаа. За ингээд өнөөдөр гэрийн даалгавартаа бүгдээрээ үдсэн шинэ нотнуудаа цээжлээд за тэгээд диез болон диез түүний үүргийг цээжлэх нь ямар үүрэгтэй вэ? За тэгээд дэвтэр дээрээ соль түлхүүр дээрх бүх нотон дээрээ жишээ бичнэ. За энэ мэтчлэн до диез, ре диез, ми диез гэд бүх нотнууд дээрээ үдсэн соль түлхүүрийн бүх нотнуудаа бүгдээрээ үдсэн байгаа. Тэгэхээр соль түлхүүрийн бүх нотон дээрээ ийм жишээ дэвтэр дээрээ бичих нь. За ингээд өнөөдрийн хичээлээ дуусгацгаая. Үдсэн хичээлээ бүгдээрээ сайн давтаарай.